За энэ аудит хийж одоо үр дүнгийн гаргаад тэрний мөрөөр ажил хийнэ гэдэг бол юу гэхээр хариу одоо арга хэмжээ аавна гэдэг бол төрийн зохицуултын нэг хэлбэр. Манай ихэнх хүмүүс төрийн зохицуулт хэрэггүй гэж ингэж үздэг. Төрийн зохицуулт байхгүй бол одоо энэ ийм сахилахгүй замбраагүй юмнууд бол газар авна. Энэ Монгол улсад энэ сахилга дэг журам гэдэг юм бол огт байхгүй болсны нэг илэрлийн асем тавьсан асуудал. Их том нэр өгдөг, их олон зочин авчирдаг, үр дүн муутай. Ядарсан эдийн засгаа одоо 400 тэрбум төгрөгийн зөрчил гаргачихсан. Ийм л үр дүнтэй байна. Улсын төсвөн одоо жилд 2,80 даалдаг л та. Тэр нэг үг байдаг шүү дээ. Нэг зээл авч нөгөө хосчин бич авч өмслээ гэдэг шиг. Зээл авч одоо фолкондороо цэцэгтэрлээ гэдэг нэг тийм нэг зохисгүй зүйлийг нэг зөөрлөж хэлсэн үг байдаг л да. Энтэй адилхан зээл авч одоо асем явуулаад тэгээ тэрэн дотроос 400 тэрбум төгрөгийн одоо зөрчил тогтол гаргацсан байгаа байхгүй. Бид хичнээн арга хэмжээ аваад эдийн засагт хичнээн өөрчлөлтөд эрчимжүүлээд хувьчлаад АИФО гаргаад энэ сахилга дэг журмыг бэхжүүлэхгүйгээр Монголд одоо энэ ажлын эцсийн үр дүн бол гарахгүй. Хангалттай хууль байна. Хууль хяналтын байгууллагууд нь байна. Хяндаг шалгадаг байгууллага нь байна. Засгийн газар байна, их хурл байна. Тэгэхээр өнөөдөр одоо нэг ийм л үр дүнтэй л одоо энэ 30 жилийн одоо ажлын үр дүн нэг ийм л байдалтай. Тэгэхээр бид энэ сахилга журамтай, дэгтэй журамтай байж энэ цаашдаа хөгжиж штэ. Арчилсан нийгэм гэдэг чинь бол өөрөө дээд зэргийн сахилга журамтай ил тод байх ийм нийгмийг л одоо хэлдэг юм шиг байна. Тэгээ манайхан бол одоо юу гэхээр зэрэг энэ санхүүгийн хувьд бол үнэхээр одоо харамсалтай. Засгийн газрын бонд дэвш гэсэн аваад өсөхд бол үнэхээр харамсалтай. Тооцоо судалгаа муутай. Мөнгө байгаад байхад одоо нэмж бонд гаргаад байдаг. Хиний хүсэл юм, хиний одоо санаачлах юм, хиний захиалга юм гэдэг үзэхээр бас их төвхтэй дүн гардаг. Энэ төрийн өмчт үйлдвэр аж ахуйн газар байна. Одоо тэр сая тоосхийн асуудал 240 тэрбум төгрөгийн одоо өглөгтэй гэж. Тооск ягаад тийм өглөгтэй болчихсон? Тийм бол хүндэслэл байхгүй шүү дээ. Байшин бариад явцсан. Зориултын өөрчлөлт. Энэ хууль зөрчихөөр шууд хариуцлага хүлээх хэрэгтэй байна. Хууль зөрчсөн улсууд хариуцлага хүлээх хэрэгтэй шүү дээ. Ийм байна. Тэгээд яг хуу эдийн засаг маань бол зохицуулт муутай нэг өөрийнхөө одоо эрчээр ингэж яваад бас эдийн засаг жоохон өөрчлөлтүүд гарч ил байна л да. Энэ сахилга дэг журмыг тогтоогоод энэ Монголын төрд нүүрсэн хулгайг тасан зогсоох талд арга хэмжээ авах юм бол бид цаашдаа энэ бас хөгжлийн тухай ярих, өөр авалганаасаа салах, энэ 3 сая ард түмний амьдруулах ийм боломж бол бидэнд байна шүү дээ. Тийм учраас энэ аудитын байгууллагын гарсан аудитынхаа юунд холуутах газрууд нь одоо тэр зөвлөмжүүдээ хөрвүүлээд тэрнийхээ мөрөөр ажилладаг. 2018 оны аудитыг танилцуулахдаа 17 онд тавигдсан энэ оноо харьцуулж орж ирдэг. Энэ 17 оны аудитыг бид нар ярихдаа 16 оны дүн дээр ерөөсөө энэ дээр ямар ч тоо баримт таалахгүй шүү.